би амар цэнэгүй ярьж байна те бүр. Чамаг юм ярихгүй ганцаараа хамаг байдаг юм яриад. Хүн бол үзэх юм үзэл явах хэрэгтэй байхгүй. Тэгжээч хүн зүг бурууг нь ялгана штэ. Кремт цэн штэ. Кремт хүрсэн бааш хүмүүс нөгөө нэг ядууга минумаалаар яалаа гэдэг байгаа штэ. Хог ханаагаад байдаг гэхээр хог хүний тархинд байгаа гэдэг байхгүй. Тархинд хогоо эхлээд хүн зайлуулах хэрэгтэй. Манай байрнаас бол очиод тэгэл яг ангилсан хог авдаг машин байхгүй л те. За сайн бацгаана уу гэлгэрүүтгүү Монгол хөтөлбөр. YouTube дээр бол No Plastic Mongolia гэдэг сувгийнхан Green Zone гэдэг одоо ногоон бүс татаад амьдралдаа болон байгальчлагуудаа ээлтэй амьдрдаг ийм хүмүүстэй уулзаад гоё сонин садан яриаг та бүхэндээ хүргэдэг болоод нэлээд хугацаа өнгөрч байна. За өнөөдрийн манай онцгой зочин болов зэрэг жүжигч анх юм. Анхаа битээр бол ер нь оюутан цагийн найзууд тий 1998 оноос хойш нэгээ таньдаг болоод тий даруй 22 жил болж байна. Тий баг амар их мэдээж бол чамаг өрсөн шалтгаан ойлгомжтой. Одоо био амьдрал тий байгальтай яалтаа яаж ээлтэй амьдрах вэ хамгийн гол нь өөрийгөө хүн яаж хайрлах вэ гэдэг тал дээр анхаа бол маш хянамгай ханддаг тийм хүн. Тэгээ манай нэвтрүүлэгт орооч гэд урилга илгээсэн чинь шууд зөвшөөрсөн тий. Өө тэглгүй найсан шууд орно гэд. Тэгээд бүр гайхсан шүү дээ. Яг үндэ хог ярддаг нэвтрүүлэгт яхаараа ийм хурдан орё гэж баяртай хүлээж авдаг байна гэж тэгж бодсон. Яг үндэ ашаа. Хогч айгу чухал шүү дээ. За энэ сэдвч маш чухал ахгүй юу? Энд чи хог ярьж байгаа биш юм л да. Яг бид нар нөгөө илэрхийлэл маань хог гэж илэрхийлэгдээд байгаа болохоос энэ чи айгу өргөн утгатай юм байхгүй юу? Хог ханаагаад байдаг гэхээр хог хүний тархинд байгаа гэдэг байхгүй юу? Тархинд хогоо эхлээд хүн зайлуулах хэрэгтэй. За би бол зүгээр тэгж боддөө шүү. Энэ гэхдээ миний л бодол шүү заяа. Тархиа зэгцэлсний дараагаар эргэн тойронд тэртээ тэргүй зэгцрээд ирдэг байхгүй юу? За одоо ингэ жоох муухайгаар ярьж шүү. Яагаад хүмүүс ингэж амар ядуу агаад байна? Зарим нэг ингээл зургатаар ингээл гардаг штэ тэ ингээл ийм ядуу ингээл тэгж амьдарч ингэж амьдарч. Тэгэл харангууд тэр айл ямар амар замбраагүй бохир заваан байна. Тэрнийг яагаад тэгвэл хүн ядуу амьдарч болно штэ. Нөгөө хүний хэлсэн үг гэдэг штэ барааны саваа олдсон штэ. Тэрэн шиг за хүн бүр ядуу амьдраад байж болно. За тэр ингээд сандал ширээ нэвдэрхийж байсан байж болно. Гэхдээ тэрнийг ингээд хадаад эмхтэй зэгцтэй тавиад тэн дээр байж байгаа нэг давуу шууг яагаад юу н савнгүйчээс угаад тавьчих болохгүй юм. Тэр хүний тархин л тийм хэмжээнд л байна шүү. За тархиа чоггүй болох уу? Тархиа юу? Ядаж ихний алхам байна уу? Арга зам байна уу? Анхаа бол хог нь тархин нь хоггүй болсон уу? Үгүй би бол яг 100% одоо миний тарих улстай нэрээ цэцэн цэлмэг гэж би хэлж чадахгүй. Гэхдээ би бол хичээдэг байхгүй юм. Хичээдэг. Одоо л яг та эн чинь нөгөө нэг ингээл бид нар хоггүй эргэн тойрноо ингээл гялгаруудгүй байлгая гэл ингээд бид нар яриа л байна. Гэхдээ би бол чамар айгүй их бахархаж байгаа. Яг тэгвэл маш цөөхөн хүн ярьдаг байхад чи айгүй гоё хүчтэй дуу хоолойтой гарч ирсэн байхгүй. Одоо бол хүмүүс ингээл чиний ингээл анх тэр ажлыг ингээ хийж эхэлжээс үеийг бодвол одоо хүн болгон ятчил хогоо яаж ангилах уу? Мэдгүй ч байсан. Би хичээгээд ядаж би цаасаа нэг доорно. За Гялгаруудаа нэг доорно. Ундааны сав байвал нэг доорно. Шил байвал нэг доорно, тэ? Хуваага тавьчихдаг гэртээ. Тэгээд тэгэнгүүтээ ундаа авч уухгүй бай. Тэр нэг ч гэсэн савыг ингэж гаргахгүй бай. Аль болох нэг удаагийн аяг хэрэглэхгүй байж гэдэг юм ингээд. Хүн чинь нөгөө эргэн тойронд ингээл яриалахаар аяанда ингээд хичээгээд эхэлдэг юм билээ шүү. Байгаль орчноос үтгсэнгүү гэж би бас бодоод байна шүү дээ. Хүний ч бод чинь байгаль орчноос болж шүү. Ер нь бол гэхдээ одоо би хүн гээл тэгэнгүүт нэг юмнаас илүү ч юм нэг төвшин ахиу ч юм уу нэг тийм гайхамшигтай амтан гэж одоо би бол яг тэгж бодох дурггүй байхгүй юу.
Хүмүүс юу ч бодож байна. Бид нар хүн төрөлхтөн гэдэг нэг л юм одоо яг нэг аймаг үстэй. Тэгэл тэр чинь одоо ингээл ягаал заавалчгүй ингээл амар ингээ амттаас ингээл бид нар ингээл дээгүүр яг оюун санаанд дээгүүр л ахалтаа. Гэхдээ оюун санаанд дээгүүр юм бол бид нар яагаад тэр байгаль дэлхийг ингээд хайрлаа тэр оюун санаагаа зөв юмд хэрэглээ амьдарч чадахгүй байгаа юм бэ? Бүр улмал сүйтгээл улмал ингээд байглаас өөрсдөө бий олчоо буцаад байгаль руугаа дайсагнаад байгаа үстэй. Чи ээжээсээ төрчөөд ээжигээ алах гээд байгаа гэл адилхан үстэй. Тэгэхээр юун түрүүнд би сайхан бай, би гэхээсээ илүү эхлээд байгаль ертөнцийн яаж ингэж ээлтэй амьдрах вэ? Одоо ингээл ингээ хүмүүс би амар цэнэгүй ярьж байна те бүр чамаг юм ярих гэдэг ганцаараа хамаг байдаг юм яриа штэ. За бүр ингээл аимшигтайгаар ярил л да. Одоо ингээл дэлхийн ертөнцид ямар нэг ингээл гамшиг боллооч гэх юм уу. Тэгэхэд тэгэл хүн ч вэ, амтэн ч вэ, чи өхөрч вэ, анх нэмч байсан тэгэл тэр усны үеэр тамттаа л явна л үстэй ер нь. Би ингээл нисэл үлдэж чадахгүй шүү дээ. Коронавирус юу гэж бодож байна? Коронавирус яг наад асуулттай чинь маш хамаарал. Коронавирус бол одоо харин хүн төрөлхтний хэмбэ гэдгийг харуулж шүү. За. Сая чи хоёрын жишээн дээр л гэхэд л манай ингээ хүүхэд ингээл бидний дундаас явчлаа шүү. Тэгээ бид нар хизээч тэр хүнтэй эргэж уулзч чадахгүй шүү. Тэгэхэд бид нар тийм одоо хамгийн чухал юмдаа бид нар цаг зардаггүй. Тэгсэн мөртлөө зүгээр л нэг юм өдрөн хоногийн хоолны төлөөл ингээл тэмцээд идэг нөгөөх нь тэгээ үр дүнтэй ч юм уугүй ч юм. Бас л нэг тийм тодорхойгүй л байгаад байгаа. Тэгээ яг нөгөө хүн чинь амьдралын эргүүлэлт орохоор ингээл эргэлдээд явчихдаг юм. Би болохоор энэ коронавирусыг юу гэж бодож байгааг л яг цаг үетэй нь холбогдож байгаа учраас ялцчгүй бодож л байна л да. Ер нь бол би илтэй бодох дургүй яг үнэндээ. Тэгээд бодож байна. Дэлхийн хэмжээнд бүх үйлдвэрүүд зогсож байна тий. Бүх хүмүүс гэртээ хоригдож байна. Тэгсэн чи байгаль сэргээд эхэлж байгаа. Айгуу гоё. Тэгэхээр л бид нар байгальтай ямар халтай амьтад вэ гэдгээ ойлгох тэр эргээд нэг өнгөрснөө харах тийм боломжийг хүн төрлөخت нь олгосон тийм боломж гэж харж байгаа байхгүй. Тэгээд нөгөө цоорцсон байсан юу ч буцаад азууны буцаад нөх хөгдөж байна. Энэ хэсгийн хугацаанд тэгэхээр байгаль гэдэг чинь өөрийгөө нөхөн төлжүүлэх маш том чадвартай, маш том эрчим байхгүй. Гэтэл тэрнээс би илүү шүү гэд хүн өөрийгөө өндөрт тавиад байгальтай өрсөлдөд байгаа нь бол ерөөсөй байж болов уу гэдгийг ойлгосон юм шиг санагдаад байгаа. Ер нь бол тий. Ер нь тэгэл одоо нөгөө сая би ярьсан шүү дээ. Нөгөө амьдралд юу чухал юм бэ гэдгийг чинь харуулаа л өгч шүү дээ. Тий. Ажилгүй болчвол яах юм? Эргэн тойрныхаа яаж хандах юм? Тэг бүр тэр байтгаа бүр амар хүний мөн чанарыг ингээд таниулаад байгаа үстэй. Үндэстэн таниулж нэрэн тий. Та ингээд Аз юм бол одоо Азда байжээ. Европ юм бол Европтой байжээ. Тэгэл нөгөө хамгийн их арьс өнгөний үзэл ярьдаг, уриалдаг хүмүүс хүртэл ямар аимшигтай арьс өнгөөр ядуурлан гадуурхдаг хүмүүс байсан бэ гэдгийг хүртэл ингээл харуулж шүү дээ тий. Бид нар бол бас ингээл яриад энэ хилээд тахад ингээд хурдан гоё болж болох улс бөгөөд үндэстэн. Тэгээд бүр харин ч ингээд одоо бусад хүмүүсийн одоо хөгжлийн явцыг хараад хаад бид нар харин хажууд нь айгу хурдан хөгжөөд байгаа байхгүй. Бидний тарих айгу хурдтай ажиллаад байгаа байхгүй. Яг бид нар одоо ингээл голоол одоо болохгүй алдахгүй ойлгоод тийм. Гяс хурдан өөрчлөгдчихээ тийм. Тэгэл ингээл давлахаа тайз майз өрөөл босоол байна л да. Гэхдээ өнөөдөр миний тарьсан мод 10 жилийн дараа өндөр болно шүү дээ. Яг тэрнтэй адилхан өнөөдөр чинь хийж байгаа энэ үүсэж байгаа 10 жилийн дараа гэхэд шал өөр болно бүжээ. Бүх хүмүүс хогоо ангилж хайдаг болно. Тийм болоосаа болно. Тэгэхээр би хогоо ангилж хаяад байна гэдэг чинь би хүүхдүүдийн нүдэн дээр хийгээд байна шүү дээ. Тэгэхээр миний хийж байгаа ажил тэдний хувьд заншил болно шүү дээ. Ээж цаасыг ийш нь хийдэг, ээж эмийг ийш нь хийдэг, ээж хоолны хаягдлыг ийш нь хийдэг. Миний охтууд бол тэрнийг зүгээр хараад амьдрал ийм л гэдэг юм ингээд сурна шүү дээ. Тэгэхэд 10 хэдэн жилийн дараа яг л тийм болно. Яг тэд нар амьдрал эхлэх байхгүй. Тэгэхээр 10 жилийн дараа бол амьдрал шал өөр болно.
би бас яг тэгж боддог. Маш гоё олон монголчууд бид нар одоо яг бүр ингээд хүн төрлөختөн шал өөр төвшөнд хөгжиж эхэлж байгаа тэр шатнд ингээд нэг шатан дээр байгаа учраас хүн төрлөختний хөгжлийн өөр шатныг үзэж байгаа бидний энэ үе бол хамгийн аз жаргалтай бүр сонирхолтой үед амьдарч байна. Ингээд цаашаага одоо бүх юм хүн супер болно л гэж юм тий. Бүх юм өөр шатанд очино. Тэгээ тэрийг бид нар мэдэрч эхэлж байгаа учраас хамгийн гоё шат гэж бодоод байдаг. Хүүхдүүдэд харахад ч гэсэн одооны хүүхдүүд бол шал өөр шүү дээ. Бараг л төрөлхөөсөө шал өөр шүү. Тий. Айгүй юм инх тайван шүү дээ. Би тэгж боддог шүү дээ. Ингээ хүүхдүүдэд харахад хайраар дүүрэн, халамжаар дүүрэн, ямар нэгэн тийм хүчрхийлэлтэй кино хүртэл үзэх дургүй шүү дээ одооны хүүхдүүд. Тэгэхээр бид нар ингэж өөрчлөгдөд байна уу да гэж би бодоод байна. Амар сүртэй. Амар их том. Тэгээ үзэж байгаа хүмүүс нь яхав жоо уучлаа. Би тойроо уулзаагүй. Одоо тийм уулзсангуудтай айгүй тийм том ярьсан тий. Тэгээ яа том дандаа ихтэйчүүд ярьсан тийм үстэй. Тийм ихтэйчүүд гэхдээ энэ ч том биш яг л байгаа л байдал нь юм баа. Тийм. Одоо угаасаа оюун мандлын эрен гэж бас үзэл байгаа л да. Оюун мандлын эрен гэдэг чинь бас нэг үг штэ. Үгээс гадна айгу гоё үг байгаа штэ. Тийм. Өстой гоё үг. Одоо нэг зүйл зүйл бас тарих гэж сая хэллээ штэ. Юу н оюун ухаанаараа бид нэг хөгжиж гин өөр шатанд үрж гин. Тэгвэл зүрх ямар хэрэгтэй хүн? Зүрх чи хайр инрэл юм шүү. Тэгээ энэ хоёр юу н аль нь хөгжүүл зүгээр юм? Хоёулаа л хөгжих хэрэгтэй шүү. Хоёулаа зэрэг яаж хөгжүүлэх вэ? Хоёулангийн зэрэг би одоо зарим хэд материалист байдаг шүү дээ. Амар шинжлэх ухаанч бүх нэг шинжлэх ухаанаар батлах гал тэгээд өөрийгөө хөгжүүлэх ёстой гэл. Зарим нь болохоор хайр инрэл байх ёстой, хүн сэтгэл байх ёстой гэл яриад дтээ. Чи сэтгэл байхгүй бол хүн ер нь тийм гайхамшигыг бүтээж чадах би бол чадахгүй гэж боддог шүү дээ. Ямар ч юмыг аяг угаахад сэтгэл хэрэгтэй. Зүгээр л аяг зүгээр ингээд угаах аягүй сайхан сэтгэлтэй угаах хоёр чинь амигаар ялгаатай байдаг байхгүй. Тэгвэл сэтгэлийн ярь юм уу? Нөө хайр инэрлэр дүүрэн хүүхдүүд байгаа ч шүү дээ одоо чи. Тийм хаа. Сэтгэл гэхэр чи бас сэтгэл чинь дангаараа явж болохгүй. Дангаараа явж болох. Тэгэхээр хараа одоо ийш хараад алга болно шүү дээ. Бүх юм чинь ингээд холбоотой байхгүй юу? Ямар нэг юм хийхэд зайлшгүй дэмжлэг хэрэгтэй. Гэхдээ санхүүгийн болоод байрны юу ч юм уу. Тэгээ энэ ярилцлагыг хийхэд маш их дэмжиж байгаа газар бол Гутлын 22-ын урталтай дэг Рут 22 гэдэг энэ ресторан. Тэгээ энэ Рут 22 рестораны хамт олондоо маш их баярлалаа. Тэгээд хамгийн гол нь маш гоё кето гэдэг хоол гэдэг юм шүү дээ. Тийм хоолтой. Тэгээд дээрэс нь өдрийн хоолны цагаар хэрвээ вино өнтер уудаг хүн байх юм бол 50% хямдарсан юм байлээ. Тэгээд Монголд байгаа Улаанбаатар дүүл ажиллагаа явуулж байгаа бүх ресторануудаас миний л мэдж байгаа хамгийн анх хогоо ангилж эхэлсэн ийм ресторан байгаа. Тэгэхээр энэ ресторанаас манай ярьцлага явт юм шүү. Та нар маань бас энэ ресторан дээр үйлчлүүлээрэ гэж хэлхийг хүсэж байна. За ингээд ярьцлага үргэлжлүүлье. Чи тархи чинь ингээд хүзүүгөр чинь салгаад зүрхээ чинь салгаад аль нэгийг хөгжүүлж болохгүй байхгүй. Аль нэгийг шийдвэр гаргахтай аль нэгийг сонсож байна. Дагж л хөгжөөд байгаа байхгүй. Зүрхээ чинь дааж тархи чинь дааж зүрх чинь л ажиллана. Ямар нэгэн юм чинь ингээд салгах ямар ч боломжгүй юм шиг надад санагдаад шүү. Бид нар ингээд нэг л махбод болж төрсэн юм чинь нэг арьсан дотор ингээд байж байгаа учраас тэрнийг ямар нэгэн шийдвэр гаргах. Би бол чухал шийдвэр гаргахдаа яг миний хувьд бол би эхнийхээ шууд мэдрэмжэл л авдаг. Анхны сэтгэл гэж юм байдаг шүү дээ. Одоо за нэг тим юмыг тэгээд хийх үү анхаа гэж тэгэхэд ч юм уу эсвэл одоо киноны зохиолыг уншаад яг анхныхаа сэтгэлээр л би найруулагчтай нь уулзаад анхныхаа сэтгэлээр л хамтарч ажиллах хэсгээ би шийддэг. Тэрнээс би за энэ кино юм байна. За одоо энэс энэ хэмжээ хүртэл явах юм байна. За цалин тим юм байна гэдэг гэж би бол яг хувьдаа тийм юм тооцдог. За энэ киноны зохиолны юм байна. Энэний тухай юм байна. Миний оролцоо юм байна. Хамтарч ажиллах хүмүүс маань ямар юм бэ гэдэг яриад үзэхэд үнэхээр тааламжтай байвал бус нь өөр хэрэг байхгүй. Ажил хийсний дараа амжилтанд дагалддаг шүү дээ.
Аливаа юм эхлээд би юмаа сайн хийх хэрэгтэй байхгүй. Тийм. Бүр бүх юмаа зориулж хийх хэрэгтэй байхгүй. Тэгээд дараа нь тэрнийг юу ч даалтаж болно. А би муу хийвэл муу юм даалтна. Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд энэ хог хаягдал байгаль орчин гэл би сүүлийн 3 жил ярьлаа. Тэгэд яг үүндээ ийм чиглэлийг ингээд сонгоод өөрөө ажиллаад эхэлсэн чинь миний эргэн тойронд бясалгал хийдэг. Эсвэл цагаан хоолтон, эсвэл яг энэ маяг руу шилжих уруух тун магадлалтай хүмүүс маш олон болсон. Энэ тэгэл тэр хүмүүсээ дуудаад байна шүү дээ. Энэ ямар учиртай вэ? Эсвэл анхаа бас бясалгал хийдгүү, эсвэл хоолны тал дээр ямар сонголттой? Хоолны тал дээр уламжлалт сонголттой. За, гэхдээ 100 бол одоо бүр дэлбэртэл махыг чанаал, шараал ингээл янз бүрээр идэ гэж би боддгоо. 100 бол 100 шүү дээ. Ер нь аливаа ямиг хөрөгчнөөс махыг гаргаа удаан тавиул өнгөрдөхтэй адилхан байхгүй юу? Тэр гизэн дотор чинь тийм их мах идэх юм бол халууцаад тэр чи одоо юу ч болохыг бас хэлж мэдгүй шүү дээ. Тэгэхээр ер нь бол одоо чиний биеч нэг өөр, миний бие махбодч нэг өөр. Одоо бараг л нөгөө чиний өвгдөө зийдж байсан хоолундны одоо зарчим нэг өөр, минийх ч гэсэн өөр те нутаг уснасаа шалтгаалаад, гэр бүлийнхээ байдлаас шалтгаалаад. Тэгэхээр одоо чам тохирч байгаа юм надад тохирно, надад тохирч байгаа юм чам тохирно гэж байдгүй байх юм л те. Тэгэхээр тухайн хүн өөрөө өөрийгөө сайхан чагнаж агаад. Гэхдээ тэрэнд айгүй их юм туршил бас хэрэгтэй юм байлээ. Тийм шүү дээ. Олон туршиж үзчих өөрийгөө ойлгохгүй байгаа үед бол дурших хэрэгтэй. За одоо надад мацаг цогтг юм байна уу юм байна. Мацаг бариад үзэх хэрэгтэй. Тэгэхгүй ингээд хүний амаар ингээд байж яснаа. Энэ зохихгүй хаа ч юм эсвэл цохнооч гэх юм. Тэм шийдвэр гаргаж болохгүй. Барьж үзээд энэ надад зохих юм байна, зохихгүй юм байна. Мацгийн учир нь ийм юм байна, тий? Тэгэхээр энэ одоо миний махбодод зохицох юм байна, зохицохгүй юм байна. За бүр ингээд цаашлал утга учир нь одоо нэг өдрийн мацыг барихад одоо хэдэн амтны амийг хамгаалж байдаг ч гэдэг юм тий. Тэгэхээр одоо би тэрнийг тархиараа удирдаад би махбоддоо зохицуулж чадах юм уу үгүй юм уу гэдгийг хүртэл ингээд хүн өөрийгөө таньж мэдэх хэрэгтэй байхгүй. Тэгээд за би ингээд агиих ногоо идэж болох юм уу? Эсвэл би ингээд будаа тарианы төрлийн юм иддэг хүн юм уу? За би 7 хоног ногоо идэж үзэл. Тэнгүүт миний биед ямар өөрчлөлт гарч байна? За би нэг сайхан будаа тариа, үр тариа, будаа чанаад те янз бүрийн олон төрлийн одоо өчнөө сайхан юм 10 будаа байна. За тэрнийг ингээ идээд үзье. Миний биед ямар өөрчлөлт гарч байна? Тэрэн дээр ингээд хүн завгүй гэдэг боловч айгүй их зав байдаг байхгүй юу? Тийм шүү дээ. Тэ? Тэрэндээ ингээд зохицуулаад өөртөө ингээд зориулж тэрнийгээ дурших хэрэгтэй. Миний эрүүл мэндэд яаж нөлөөлж? Өөрийнхөө эрүүл мэндийг турших юм тэгээд. Одоо тэгээд дуршгүй тэгээд чи өөрөө яаж тэрнийг олохгүй шүү дээ. Бие дээрээ туршилт хийж үзэх. Тий. Одоо ингээл бүр тэр чинь одоо ингээд одоо эдисээ эвдэртэл туршилт хийхгүй шүү дээ. 2-3 хоног эдэж ууж үзэж байгаа л одоо толгой молгооч эргээд байна уу, дотор ч юм уу хараад байна уу, эсвэл би ч өнгөрөөд нүүр царай чинь шингэрээд гоё болоод байна уу тий. За анхаа ерөөсөө нүрээ бүр будгаа болчих тий. Кремтцэн шүү дээ. Кремт хүрсэн байгаа шүү. Тэгээ ер нь бол одоо нүүр арчилгаа энэ тэр анхаарч байна. Ер нь бодог гэдэг чинь тэгэл тэр чигээрээ бас л хор шүү дээ. Хүн чинь нөгөө нэг арьсаараа хүн ингэдэг нөгөө амаараа л янз бүрийн хорморыг ингээ авчиж гин гэ бодоод идэг байхгүй. Гэхдээ хүн чинь арьсаараа бүр хамгийн юмыг авдаг байхгүй. Хүн чинь арьсаараа амьсгалж байгаа. Тэгэл одоо хүний нүүрэнд ингээл төрхсөн тосыг хүний бие тэр чигээр нь идчихдэг байхгүй. Жишээлбэл тий арьсаараа дамжуул. Тэгэхээр нөгөө зөв сайхан амьдрах гээд өөрийгөө хоргүй байлгах гээд байжсэн чинь хүн мэдгүйгээр тийм янз бүрийн хорыг гаднаас арьсаараа, гарынхаа алгаараа, нүүрнийхээ арьсаараа үсээрээ ингээд бүтэн биеэрээ ингээ хамаад авчдаг байхгүй. Тэгэхээр тэрэндээ жоохон бас хүмүүсийг анхаараасаа гэж боддтой. Тэгээд нэг
Тэгэхээр чи нэг хөөхөн байх боломжгүй гэдэг юм шүү. Юу гэсэн үг юм бэ? Энд чи хүн болго өөрийгөө үзэсгэлэнтэй шүү дээ. Одоо тэгэл нүүрэндээ тосмос дүрхгүй авах амар хуурашаал зах. Нүүрэндээ тосоод дүрхээ шүү дээ. Тийм үү. Гэхдээ ямар тос дүрх үү гэдгийг л бодож олох хэрэгтэй шүү дээ. Хүн нөгөө өөрөө иддэг юмаа нүүрэндээ дүрхдэг гэдэг үстэй. Идчих болох юмыг нүүрэндээ дүрхдэг гэдэг шүү. Би яг л ингэсэн байхгүй юу? Хүүхдийнхаа биеийн тосыг нүүрэндээ дүрхэд явлаа. Бараг хичнээн амар удаа явсан. Тэгээд яагаад гэсэн чи ингээд сүултээ ингээ хар толбо гараад бөө өрчлээ суугаад үнэндээ хэцүү. Би яагаад гэсэн бэ гэвэл мэдээж нөгөө би арьсаараа хор авахгүй тул тэгсэн хоёрдугаарт хог баг гарах гэдэг одоо нүуний гоо сайхны бүтээгдэхүүн баахан сар баг тэрийг ашиглаж үнэндээ хэцүү байсан. Гэхдээ одоо шийдлээ олсон л да би. Тийм. Тэгээ анхаа бас үгүй Монголын нөхцөлд ерөөсөө бид нар нөгөө маш хуурай агаартай газар амьдарч байгаа. Тэгэхээр ерөөсөө чиглэг байгаль маш чухал. Тэгж л бодох хэрэгтэй. Нүүрэндээ чиг өгөх. Тэгэхгүй одоо нөгөө бид нар тэгээгүйгээс болоод хүний нүр айгаа хурдан өрчигээд тэгээ дээрэс нь өнгө алдаад идэх байхгүй. Тэгэхээр чиглэгийг яаж өгөх вэ гэж бодох хэрэгтэй. Шатааж исэн үү? Шатаамар дундаа гэж байхгүй болох чинь гэж бодоод шатааж исэн. За тэрнийг заавалчгүй хийлээ. Тэр хийхгүй байх. Үгүй. Тамхинд орсон хэсгээч мэдэхгүй тамхиа татаа сууж идэг байлаа. Анхаа тэр дунд байсан уу? Би байсан. Гинт бүр ингээд аимшигтай өөрчлөгдөд идэх чинь хүмүүс. Тийм үү? Байна. Та хийсэн буруу ч юм байгаа. Надад хийсэн сайн ч юм байгаа. Тийм. Тэгэхдээ одоо би хүнээс дээгүүр хүн гэж бол би өөрийгөө яг бодохгүй. Хитрхи олон юмтай байгаад өмсөх хувцгүй байснаас цөөхөн юмтай байгаа өмсөх хувцтай байсан. Бас өнгө бодгоо даав шуун сайхан дэлч бас сайхан штэ. Түмэн олон юм ингээд цуглуулаад түрхэж явах бас нэг туртай биш байхгүй. Ер нь надад тийм олон юм байхчгүй л дээ угаасаа. За энэ чинь нөгөө минимал амьдралын эхлэл шүү дээ тий. Минимал амьдрал гэдэг ер нь юу гэж ойлгож байна? Би тийм минималист хүн энэ төр биш шүү. За. Хэр олон хувцастай нэрээ. Нөгөө үйл ажиллагаа хөтөлж байхдаа нэг энгийн даашин ч өмссөн байсан гэхлээр би бас нэлээд цөөхөн хувцастай болов гэж бодсон шүү дээ. Одоо тэгээ сонирхдаг л хувцастай. Тэгтээ ингээд холио солиод ингээ удаан өмсөх хувцсан л дуртай. Яг нөгөө хитрхи ингээ мод энэ төр хөгөл явхаар тэр чин жилдээ солигдоод идэх. Тийм шүү дээ. Тийм тэгэнгүүт одоо за энэ хувцыг одоо тэр дүүдээ өгөхүүгээл мань дүү бас дуртай байх үгүй юу миний хувц. Тэгээ дүү бас өөр юм сонирхдаг байвал яах вэ? Тэгэхээр нэг ингээд солигдоод тахгүй. Одоо уран бүтээлд орохын хувьд бол тэр хувцыг ч одоо нөгөө би зохиохоос илүү цаанаас нь киноноос тавьд өгчих учраас тэр нөгөө хитрхи олон юмтай байгаад өмсөх хувцгүй байснаас цөөхөн юмтай байгаа өмсөх хувцтай байсан юм. Өмсдөг хувцтай байсан юм. Худалдаа авалтандаа хэр анхаарч ер нь би бол гэхдээ ер нь нэг яг тийм дэлгүүр хэсэлэдэг хүн бол биш шүү. Ер нь ч тэгээ жоохон төвхтэй санагдаад тийм надад. Би тэгээ за нэг иймэрхүү юм авъя бодож идэл яг 90 тойрны маань нэг дизайнер ч юм уу нэг найз маань хийчдэг байхгүй. Тэгэхээр тэрнийг авчихдээ. Хамгийн гол нь чанартай авах хэрэгтэй. Чанартай авах хэрэгтэй. Удаа адилгаатай байх хэрэгтэй. Бараг тэр чинь л тэгэл минимал амьдралын нэг одоо суур болчихж байгаа юм л та. Гэхдээ минимал гэд тэгэхээр хүмүүс нөгөө нэг ядууга минималаар яалаа гэдэг байгаа шүү дээ. Би бас нэг юм уйсан шүү дээ. Ингэсэн байсан. Боломжгүй нөхөртэй хүмүүсийн эхнэрүүдийн сонголт гэдэг. Сонголт юм аа. Тийм. Тэгээ боломжтой нөхөртэй байж иж одоо баг сайхан хувцлаад явах хэрэгтэй шүү дээ гэсэн тийм юм сонсч л байсан. Миний бодлоор ингээ хүний үзэх үзэл харах өнцгөөс л болж байгаа. Би бол хүнийг өмсөн хувцснаас нь илүү ярьж байгаа яриагаар нь дүгнэх дуртай. Тэгэхээр би нөгөө хүнд төрүүлээд би дүгнэлт харангуйтаа шууд дүгнэлт өгдөг байхгүй хүнд. Би ядаж нүдийг хардаг. Ядаж юм боддог хүний нүд ч өөр өгдөг шүү дээ. Тэгээд би дараа нь гоё яриаг нь сонсдог. Тэгээд ямар тэнэг толгойн дээр ямар хувц өмссөн байгаагаар нь шууд дүгнэх чинь айгүй аимшигтай үстэй.
Гэхдээ юм штэ үзэл бодол гэдэг чинь яг гадагшаа илэрдэг байхгүй. Дотроо ямар байгаа юм яг гадагшаа тэгж илэрдэг. Амар нуух боломж бол бас хомсхон. Би бас тэгж бодсон. Тэгээ ингээ нэг хүний нэг ингээд яриаг ингээ сонсоод тахаар сүүлдээ нэг өмссөн хувцс тэг байгаа байдал мэдл нэг сонирм биш болчихдог шүү дээ. Тийм. Тэр хүний одоо чиний ингээ үзэл бодол нь надад таалагддаг л бол би чиний үзэл бодолтой л уулздаг байхгүй. Чиний биетэй чинь шууцтай чинь биш. Чамаас би ингээ ухаан авах гэж уулздаг байхгүй. Чамаас ингээд эсвэл би ингээд чамтай уулзаад гоё сэтгэлээс сэргийх гэж уулздаг байхгүй. Тэгээ чиний ингээ өгнүүд чинь намайг урам өгөлдөг тий ингээд урамшуулдаг ингээд чамтай уулзахаар одоо ингээд дахиад өөр шинээр хийж бүтээх надад өөр санаа бодлууд орж ирдэг. Чи миний ярьж байгаа яриаг ингээд одоо хөвөлдөг те. Илүү ингээд цааш нь задлаад өгдөг. Миний яг гацсан байгаа хэсэг дээрээс мултлаад өгдөг ч юм уу те. Тийм болохоор хүмүүс найзууд байдаг. Тийм болохоор тэр хүнтэй одоо жишээ нь би уулзах туртай. Тэрнээс шүүл одоо ингээд ямар нэгэн цүнх сав гутал хувцс ч юм уу эсвэл тийм юм ярих ч юм уу эсвэл нэг ууж идэх ч юм уу. Хүмүүстэй уулзах одоо бол нэг бид нарт сонирмш шүү дээ. Өө нэр ууж идэх гэснээс би бас асуу гэж бодсон. Бид нар ч нөгөө нэг сүйсэн оюутан байсан учраас амар байсан яг үндэ яна уучлаарай. Тэр үед бол өөрийгөө байглаа хайрлах нь битгийх л өөрийгөө хайрлах мэдгүй. Юугаа хайрлахаа ухаараагүй хүмүүс байсан шүү дээ. Өөрийгөө хайрлах гэдэг чинь шүү дээ. Өөртөө хайртай хүн чи яг эргэн тойрныг хайрладаг л байхгүй юу? Тэрнээс амиа бодно довоош харлуулна гэдэг чинь шал өөр гэж би боддог байхгүй. За тэгээд тэр үед яадаг байсан бэ гэвэл хөшигний одоо тайзны хоёр талын кулис гэж ярьд юм да. Хоёр хөшигний ард бид нар ингээд тамхинд орсон эсгээч мэдэхгүй тамхиа татаа сууж идэг байлаа. Анхаа тэр дунд байсан уу? Би байсан уу те. Тэгээд ингээл хор ингээл хэрэглээл явж байгаа л зарим нь бүр гүнзгий орж ийн, зарим нь ч бол болчихж ийн те. Энд нэг юм нөлөөлдөг юм шиг санагддаг байхгүй хүнд өөрт нөлөөлдөг. Энэ нөлөө одоо жишээлбэл анхаа тамхи татахгүй, арх уухгүй ингээд байж байгаа юм чинь юу нөлөөсөн байж болох вэ? Зүгээр л гэж бодож байна. Эрийн тойрон л нөлөөлсөн шүү дээ. Одоо хүмүүс юу гэдэг хүрээлэл нөлөөлсөн шүү дээ. Тэнгүүт нөгөө одоо бид нар ч оюутан байна гэдэг чинь ямар ч нөгөө өөрийн гэсэн одоо үзэл бодол нь төлөвшөөгүй тогтоогүй хүмүүс байгаа шүү. Тийм дөнгөж чи 16 7-тай тэгэл евро л бол евро ингээл орчих гэсэн хүмүүс байгаа шүү. Тэнгүүд тэр дунд л нэг л одоо жишээ нь тамхи татдаг ч юм уу хүн байхад л сорооч чигээл тэгэхэд хүн сороол үзэн шүү. Дагаал үзчих жоо. Тийм дагаал үзчих. Тэнгүүд ингээд нэг хүний үзэл бодол нь ингээл төлөвшөөл за нэг өөрийгөө ингээд за би нэг юм тийм гэл ингээд олоод ирхийн цагт бол тамхи мамхи татхал ерөөсөө нэг тийм одоо жишээ нь миний амьдрал биш шүү дээ. Би тэрэнд ингээд эми үлдсэн юм байна. Ороод ингээд одоо бүр ингээд юу гэдэг бүр ингээд гүнзгийрэл энэ төр явах бол бас биш л байгаа байхгүй нэг. Хоёрдугаар тухайн хүний нөгөө гэрээ хүмүүжил гэж байгаа шүү дээ. Бүр нөгөөний алхаас нь тавигдсан одоо бид нарын суур байна шүү дээ. Эргэн тойрон ингээл тамхи татаал байгаагүй л байгаа байхгүй ээж мэжтэй би хизээч амьдралдаа бид нар тэгж хараагүй штэ. Тэгээд тэнгүүт чинь тийм одоо үүсэл гаралтай хүн болвол яг тэрүүгээрээ л ингээд өсөж хүмүүжил нөгөө улам ингээд нас нэмэгдэх тусмаа. Яг л тэр хүмүүс одоо миний ээж ямар байна? Би нөгөө баяраа хэлдэг байхгүй. Чи одоо ээжийг хар. Тэгэл би яг ийм л болно шүү дээ. Миний л үгүй шүү. Манай ээж ингээл айгүй их ингээд нөгөө эргэн тойрны цэвэрлэл гэдэг байхгүй юу? Бүр ингээл бүх юм ингээл цэвэрлэл арчлал. Тэгэл баяраа та одоо ингээд битгий ингээд бүх юм цэвэрлээд зүгээр тайван суултаа мэлдэг. Би чи одоо ээжийг хар. Одоо тэгэл би ийм л болно шүү дээ. Явандаа. Тэгээ чи одоо охиноор охин ч бас ийм л болно. Тэр яг л тийм л юу та. Тэр ер нь гэхдээ ингээд нөгөө хитрхи их одоо оюутан байхад нь ч юм уу ингээл за чи тэгж болохгүй шүү. За чи ингэж болохгүй шүү гэл нөгөө хүүхдээ имийг бас заах аюултай юм шиг байна. Хориод байх тий. Тэр хүн бол үзэх юм үзэл явах хэрэгтэй байхгүй. Тэгжээч хүн зүг бурууг нь ялгаа штэ. Тийм штэ. Тэгэхгүй
ингээл юуг ч үзээгүй ингээл аав ээжрээ залгаж ирсэн аа. Гинт одоо ингээл амьдралдаа гинт 40 мөч хүрснэ огцон өөрчлөлт хүмүүс байж нөгөө айгүй хүмүүжлэлтэй айгүй зөв залуу айгүй айтаахан хүүхэнгээ явж ирсэн гинт бүр ингээд аимшигтай өөрчлөгдөд идэх шүү хүмүүс. Тийм үү? Байна уу? Байна. Дээл яагаад өмсдөө? Би болохоор дээл бас өмсөх айгу дурталсан. Яасан бэ гэсэн чинь ингээд дээрээ нэг өмсөө, доороо нэг өмсөөд ингээд айгу олон хувцас өмсөх айгу ядаргаатай. Тэгээ ганцхан юм ингээд хөдрөөд явчих надад айгу амар санагдаад. Тэгээд би дээлэнд бодвол сүүлийн бүр үнэхээр дуртай болчиход байгаа. Дээл чинь доогуура түпл өмсчхөр гоёлын гутал болчтой, пүүз өмсчхөр энгийн хувцас болчтой шүү дээ. Аха. Тэгээд дээлийг айгу олон янзаар ингээд өмсөхөд амар байдаг байхгүй юу. Тэгэл заримдаа харахад энгийн, заримдаа харахад гоёлын. Гэхдээ дээл чи өөрөө хүнд айгүй их сүр бараа өгтэй. Их сүртэй хувцас тий. Одоо дээл өмсөд сууж ах энгийн хувцастай ийм подол гөмттэй сууж ах хоёр шаал өөр харагддаг шүү дээ. Хүн ингээд айгүй гоё хүнд сүр өгдөг. Нэгдүгээр, хоёрдугаарт эн чинь бидний үндэсний хувцас байхгүй юу. Дээл. Дээлийг бид нар хувцаснаас хизээж хасч болохгүй. Яагаад гэвэл одоо бидний уламжлалыг бидний түүхийг дээл өөртөө бас хадгалж яадаг байхгүй. Тэгэхээр би дээл өмсөд байдаг нь нэгт миний бие дамар байдаг. Хоёрт болохоор хүмүүсийг би бас дагаад дээл өмсөд хэрэглэж байгаасаа гэж боддог. Чи нөгөө үндэсний дархлаагаа бас хамгаалахад жижиг оролцож байгаа л гэсэн үг байхгүй. Тэр талаасаа би дээлэнд дуртай. Гуравдугаарт тэгээд бас өнгө буудгийн даав шуун сайхан дээлч бас сайхан штэ. Би тэгээд одоо ингээд дээлнүүдээ өмсөд өөрөө өмсөхгүй байсан ч гэсэн би хадгалчихна. Буцаал манай хүүхдүүд өмсөн шүү. Манай бэр өмсөн штэ. Яагаад болохгүй гэж. Тийм биз дээ штэ. Хуучин хувцаар нь хаана өгдөө? Хинд өгдөг вэ? Хуучин хувцнууд нөгөө дүүнартаа шахна штэ. Доош. Гэхдээ манай дүүнар сайхан аваад өмсчтэй. Аха. Тэгээд шатааж исэн үү? Шатааж дундаа гэж байхгүй алах чинь гэж бодоод шатааж исэн. Тийм үү? Тий. Тэгээ одоо нөгөө сүүлийн үед бол шатаахаа болцсон. Амар утаамай тавиал бас утаа тоос шороотой ядж яхад нь бас дээр нь би бас нэмээд явахтай тий. Аха. Тэгээ одоо шатаахаа болцсон. Дүүнэрт огч байгаа тийм. За анхааг нэг Зангруны кино тоглосон гэдэг Монгол байтугай дэлхий мэднэ гэдэг. Тийм. Тэгээд энэ киноны гол мөн чанар бол нэг нүүдэлчин соёл маань эргээд байгалийн тэнцвэрт байдлыг хадгалж үлдсэн хамгийн одоо өвөрмөц сайхан соёл юм а гэдэг харуулсан амин сүнсэн гэж бодож байгаа тийм. Тэгэхээр тэнцэнээс кинон тоглож байхдаа одоо яг энэ тал дээр өөрийн урд нь мэдчихсэн мэдлэг мэдээлэлээсээ гэх юм уу да арай өргөн дэлгэрээр шинээр авч чадсан мэдлэг гэвэл би болов уу? Яг энэ байгаль хамгаалалт тал дээр шүү дээ тий. Нүүдэлчин соёлын тал. Боёо би яг тэр кинонд тоглохоос өмнө нь бол би нэг тэгж чанны тухай сонирхож судалдаггүй байсан яг үнэндээ. Ер нь байгальд ямар ач холбогдолтой амтын юм чан ер нь яагаад байдгийг гэдэг талаар бол би нэг тэгж онцолж бодож үздэггүй байсан л та. Бодох ч надад нэг тийм шаардлага байгаачгүй юм уу тий. Тэгээ яг тэр кинонд тоглох болоод янз бүрийн чантай холбогдолтой, нүүдэлчний ахуйтай холбогдолтой, өвөр монголчуудын түүхтэй холбогдолтой олон ном уншсан, судалсан, зохиолууд уншиж үзсэн. Тэгэд одоо бид нар чинь ингээл нөгөө хээрийн чон, хангаан чон гэх. Тэгээ үнэхээр чон бол экологийн тэнцвэрт байдлыг авч явдаг амтын юм байлаа шүү дээ. Тэр муудсан мал амтныг, өвчтэй мал амтныг эддэг, ядуу зүдрүүгийн эддэг тий. Тэгтээ бүр баг хүнээс ухаантай амтын юм байлаа шүү дээ. Тэгээд орсон нэвтрүүлэг гэдэг чинь комменттэй бас харлаа. Танна магтаалын үг байх юм байна. Хүсэмжит Монгол эмэгтэй
бараг ухааны далай хамгийн сайхан эгэлгүй бүсгүй гэл дандаа тийм билээ. Гэтэ энэ бол сайхан л та хүний сайхан үг сонсно гэдэг чинь. Гэтэ би бас ингээд хаяа айгу тийм сайхан үг сонсдог. Тэрийг уушаад би заримдаа ингээд айддаг байхгүй. Яана би зүү явж байгаа болоо тий энийг даахгүй байчих үедээ ч юм уу ингээд хойно дандаа ингээд айдс ч юм уу тийм байгаад байдаг. Тэгэхээр анхаагийн хувьд дандаа сайхан үг сонсоод байх юм байна. Ер нь шүүмжлээ сонсч ирсэн үү? Шүүмжлээ сонсолгүй яахтай найз минь би ч одоо соёл урлагийн их сургууль төгснөөс хойш 10 хэдэн жил бол байнга л одоо магтуулж лээсэн л та. Гэхдээ магтуулгынхаа хажуугаар бол ингээл янз бүрээр аягүй хэлүүлчихсэн юм штэ бүр ингээд. Тийм үү? Тийм штэ. Намайг чинь гоё бичдэг ш. Гэхдээ наараа мараг бол амар бичих юм л шүү дээ. Чамайг чи харж магтаад л байх юм л шүү дээ. Сүүлийн хэдэн жил тийм болсон байхгүй юу? За. Тэрнээс өмнө үе үеэрэл явж байгаа шүү дээ. Гэхдээ би бол одоо нөгөө шүүмжлэлийг бол бүр одоо доромжил гэдэг чинь хоёр тусдаа шүү дээ. Тийм. Шүүмжлэл бол одоо багш нар энтрээс ээж гэр бүл энтрээс ирнэ шүү дээ. Яг үнэн шүүмжлэл ирдэг байхгүй юу? Чи бол одоо яг би чамайг тийм байгаасаа гэж бодсон чи ийм байгаад тах юм тий. Энд чи ёстой таалагдахгүй байна. Аюу буруу байна. Ирдэг шүү дээ. Тэрнийг бол ингээд сайхан толгойдоо авчна. Би яг багш намайг энэ хэмжээнд байгаасаа гэж хүсэж байгаа юм байна. Тэгж одоо намайг өөрийнхөө зүгээс боддгийм байна. Гэтэл би одоо нэг ийм л байгаад байгаа юм байна да. Яг ингээ гоё авчна. Доромжлохыг бол найз нь бүр тоохгүй. Одоо тэр намайг яаж доромжлсон, яасан ч байсан. Би бол одоо өөрөөрөө л байна. Магтаал бол хүнд аягүй хүндтэй гэдэг байхгүй. Хүнд штэ магтаал чинь. Доромжлсноосоо хэцүү байхгүй юу? Доромжлуулаад тэгэхээр хүн тэгэл хайрчин. Магтахаар нөгөө дараа нь ингээд одоо яана тэгчгүй гэдэг нөгөө чинээс аяа бодож байгаа яана би одоо тэр хэмжээнд байж чадсан болоогүй юм болоо. Тэр нь хэцүү жоохон тийм хүнд. Тэгээ нөгөө хүний хайрыг аавна гэдэг чинь буцаагаад бус хүмүүсийг буцаагаад тэр намайг хайрлаж байгаа хүндэлж байгааг нь буцаад би хүндлэх ёстой. Тэрнээс нь илүү хүндлэх ёстой л доо. Тэгжээч хүний хайрыг аавна шүү дээ. Хүний хүндлэлийг хүндааж явна шүү дээ. Тэгэхээр тэр чинь бас ер нь их том ажил шүү. Ер нь бол энэ хог хаягдал, байгаль орчин хамгаалал энэ гэдэг юм нь эргээд хардаа зөвхөн хог яриад байгаа боловч миний л бодож байгаагаар айгуу том агуулга цаана байдаг юм шиг санагддаг. Одоо өөрийнхөө хийж байгаа юм дүлгөөж байгаа юм шиг тэгж ярьж байгаа юм шүү. Уучлаарай. Гэхдээ би өөрөө тийм сэтгэлээр хийдэг гэхүү дээ. Одоо тэгж боддог. Зөвхөн хог ангилах талаар ярьж байгаа юм шиг боловч яаж байглаа ингээд цэвэрхнээр нь тий хор багтаа ирээдүй хойч үедээ үлдээх үү? Энэ муу ганцхан цэнхэр дэлхий байгаа. Энэ дээр байгаа 7 тэрбум хүн бүгдээрээ бааж шигээд хогоо хаяад энэ цэнхэр дэлхийдээ булаад тэгээд өвчин гэдэг бол бүрстэ надад бол байж боломгүй санагддаг учраас хамгийн энгийн арга нь хогоо ангилах юм ба гэж бодол хийдэг байхгүй. Тэгэхээр энэ тал дээр бас манай эмэгтэйчүүд ээж нар оролцох юм бол айгу үр дүнтэй санагддаг. Тийм болохоор хоёулаа манай нэвтрүүлгийн нэг одоо нэг төгсгөлний хийдэг нэг юм байдیں۔ Хөтлөгч нэг үг хэлнэ. За би одоо хөтлөгч үстэй тий. За явууч бүгд лам би нэг үг хэлнэ. Тэгээд миний зочин нэг өгүүлбэр хэлнэ. Энэ юуны тухай ахаа гэхлээр тухайн зочноос хамаардаг. Одоо болохоор энэ байгаль хамгаалал тал дээр манай ээж нар эмэгтэйчүүд юу хийж чадах вэ гэдгийг хоёлаа ээлжлээд хэлээдгүү. Би ерөөсөө бэлдээгүй шүү. Би ч гэсэн ерөөсөө бэлдээгүй. Хүнийг ингээд гинт авчирснаа юм хэлүүлж болдго юм. Харин болдго юм. Энэ болохгүй юм байна. Гэтэ хийлж өгөх үү? Тэхүү. За тэгээ. Би эхлэх үү? За чи эхэл. За би эхлэе дээ. Олон улсын байгууллагууд дандаа эмэгтэйчүүдийн боловсролыг дэмждэг нь учиртай гэж боддог би. За. Яагаад гэвэл эмэгтэйчүүд сайн бол эргэн тойрондоо сайнаар, муу бол эргэн тойрондоо муугаар нөлөөлж чаддаг маш том нөлөөлөгчтэй. Тэгэхээр тийм болохоор л эмэгтэйчүүдийг дэмждэг байхгүй.
Тэгэхээр чи би одоо юу хэлэх вэ? Харин юу гэж хэлэх вэ? Хүүхд холбоод ярил болно шүү дээ. Дараагийнхыг нь би бодохтой гэлээрэг. Чи ямар муухай юм бэ? Өөрөө бахан юм бодсноо. Өөрөө бахан юм хэлэнгүүтээ одоо ээжүүдийн тухай нэг үг. Энэ жоохон муухай юм болчихлоо тийм. За тэгтээ яг одоо бодож байгаа л хэлчихвэл та. Би бас дараагийнхаа бодож ийн явна. Ээжүүд болон эмэгтэйчүүд бол хамгийн том үлгэр дуурал. За ээж гэдэг чинь өөрөө үсгээд эхэлсэн. Тэгээ их дэлхий, их байгаль бүх юм ээтэй холбоотой учраас хэрвээ өөрөө цэвэр ариун нандан боловсралтай сайхан байх юм бол ихэн сайхан байх юм бол адган сайхан байх юм аа гэж. Бурхан. Энэ ч ястаг хэцүү юм. Амар юм. Хэцүү юм байна. Ээж гэдэг бол ерөөсөө миний бодлоор хайр гэсэн үг. Хайр. Ээж бол тэр чигээрээ хайр. Ээж бол бүхнийг үүсгэгч одоо үндсэн тий бидний үндэс. Тэгэхээр ээж бол хоол өгч хичээл сургахаасаа илүү ээж бол хайраараа л хүүхдээ өсгөдөг. Хайраараа хичээдэг. За би бууж хөө яах вэ? Бууж өгөх. За би бууж өгье да. За би бууж өгье нэрээ. За тий. За ингээд ногоон бус маань ерөнхийдөө өндөрлж чинь анхаадаа маш их баярлалаа. Хөөх юм хог яриг гэсэн чинь хүү орно гэд ирсэн энд нь талархаж чинь. Тэгээд сүүлийн үед бол ерөөсөө ярьцлага өгөөгүй юм байна лээ. 2000 бараг 18 онд өгсөн байсан санагдсан. Тэгээд яриа өгөх гэхээр одоо би юу ярихаа ч яг үнэндээ мэддгүй юм. Одоо тийм сөрхий юм ярих би дургуул дээ. Нөгөө зүгээр л гоё амьдрал яриа гэдэг чинь надад аюу гоё санагд. Тэгэхгүй ингээл ямар нэг асуудалтай ингээл нэг юм твшүүлээл тий одоо шийдэл олох гээд байгаа юм шиг ч юм уу. Тэгээд нэгдүгээр, хоёрдугаарт тэгээд нэг сөрхий юм ярьчаад байжгаад нөгөө 5 жилийн дараа энэ төр үзэхээр бүр амар айгаад цачаад ингээд юмны араар ормоор санагдаад. Тийм тэгэхээр бас тэгмээргүй байна. Тэгээд нөгөөтэй бүр ингээд нэг ярьсан юм яриад л хахаар бас одоо та яага урлагийн хүн болсон, таны багшчин хийн ч гэдэг юм уу тийм ингээд нэг юм ингээд телевиз болгон дээр очиж яриад байл бас ямар ч сонирхолгүй тий. Үзэж байгаа хүндээ сонирхолгүй, ярьж байгаа надад сонирхолгүй. Хогны тухай бол би үнэхээр би хүний тархин дотор хог болоод гадаа байгаль дээр хайсан хог бидний ахуй амьдралаасаа гаргаж илүү гэж хайж байгаа хог тий. Бидний хоол бид нар заавалчгүй ярих хэрэгтэй. Хүн болгон анхаарах ёстой учраас найз хай ажлыг дэмжиж нийгмээ уриалаад заавалчгүй орё гэд дуун дээр дэмсэн юм аа. За баярлаа. Стах баярлаа. За ингээд манай өнөөдрийн Green Zone ногоон бүс нэвтрүүлэг юм уу? Нэвтрүүлэг штэ. За ярилцлага юм уу? Ярилцлага юм уу? Ямар ч байсан бидний ихтэй гол зорилго бол тодорхой. Ядаж нэг хог хаяглаа бууруулахад өөрсдөө хэмжээнд оролцох юмсан тий хүмүүсийн хандлагыг өөрчлөхөд жоохон ч гэсэн оролцох юмсан ийм л зорилготой. Тэгээ энэ зорилгын дагуу хийгддэг ярилцлага маань энэ хүрээ дуслаа. Манай өнөөдрийн зочин маань жүжигчин Алтан саяхан тэр өмнө ажилтаа. Алтан гацсан мэт. За тэрнийг заавалжгүй хийлээ. Тэрийг хийхгүй байхгүй. Үгүй. Зүгээр л жүжигч анхны мараа. За жүжигч анхны ангийн найз жүжигч анхны байла. Оролцлоо. Маш их баярлаа. Баярлаа.